Сайн байцгаана уу залуусаа, гэрэл зурагчин сайн жаргал байна. Энэ удаагийн сэдвээр бид гэрэл зураг авахд түгээмэл ашигладаг гэрлийн төрлүүдийн талаар ярилцах болно. Гэрлийн байрлалыг тодорхойлохын тулд цагийн зүүнний байрлалыг ашиглах бөгөөд тухайн зураг авахж буй объект гол цэг дээр зурагчин 6 цагийн байрлалд байрлана гэж үзнэ. Үндсэн гэрэл буюу key light нь тухайн объектыг гэрэлтүүлж буй хамгийн гол гэрэл юм. Энэ гэрлийг ихэвчлэн soft box, мөн beauty dish ашиглан 4-8 цагийн байрлалд байрлуулдаг. Энэхүү зураг дээр үндсэн гэрлийг моделийн баруун урд талаас буюу 8 цагийн чиглэлээс тавьсан байна. Ингэснээр моделийн зүүн шанаа сүүдэртээ гарч зүүн нүдний доор гурвалжин гэрэлтүүлэг үүссэнийг Рембрандтын гэрэлтүүлэг гэж нэрлэдэг. Тухайн зураг авалтын төрлөөс хамааран үндсэн гэрлийг 4-8 цагийн байрлалд хаанч байрлуулж болно. Дараагийн гэрэл нь дүүргэгч буюу fill light юм. Тэгэхээр энэхүү гэрэл нь таны зурагт үүссэн сүүдрийг нөхөх буюу цайруулах үүрэгтэй байдаг. Өөрөөр хэлбэл энэхүү гэрлийг бид үндсэн гэрлийн эсрэг тал буюу сүүдэр талд нь байрлуулдаг. Зарим тохиолдолд гэрлийн оронд гэрэл ойлгогч хавтан мөн подсвет зэргийг ашиглаж болдог. Зураг дээр моделийн зүүн шанаанд үүссэн сүүдрийг цайруулахын тулд дүүргэгч гэрлийг ашигласан байна. Зарим тохиолдолд энэхүү гэрлийн оронд рефлектор буюу гэрэл ойлгогч хавтанг ашигладаг. Хүрээлэгч буюу ring light нь тухайн объектын эргэн тойронд гэрлэн хүрээг үүсгэж өгдөг. Өөрөөр хэлбэл объектыг арын дэвсгэр буюу background-аас салгаж өгөх зорилготой. Энэхүү гэрлийг 12 цагийн байрлалд объектын араас тусган байрлуулдаг. Зураг дээр гэрлийг 12 цагийн байрлалаас буюу моделийн их зар талаас байрлуулсан байна. Ингэснээр моделийг арын дэвсгэрээс салгаж гэрлэн хүрээг үүсгэжээ. Хүрээлэгч гэрлээс гадна моделийг гэрэлтүүлэхийн тулд үндсэн гэрлийг 8 цагийн байрлалаас тавьсан байна. Үүний үр дүнд моделийн зүүн шанаанд сүүдэр үүссэн бөгөөд энэхүү сүүдрийг дүүргэгч гэрэл ашигласнаар цайруулах боломжтой. Захын гэрэл нь тухайн объектыг арын дэвсгэрээс тусгаарлаж зургийн 3 хэмжээс дүрслэлийг нэмэгдүүлж өгдөг. Өмнө дурдсан хүрээлэгч гэрлийг зөвхөн 12 цагийн байрлалд байрлуулж байсан бол захын гэрлийг 2-10 цагийн байрлалд аль ч хэсэгт байрлуулж болдог. Зурагт захын гэрлийг 2 цагийн байрлалд байрлуулсан байна. Ингэснээр моделийн зүүн хой талаас тусах зурвас гэрлийг бий болгожээ. Хэрв та арын дэвсгэр буюу background-ын гэрлийг хянахыг хүсвэл арын гэрлийг ашиглах болно. Энэхүү гэрлийг 12 цагийн байрлалд буюу тухайн объектын ард түгээмэл байрлуулдаг. Зураг дээр арын гэрлийг моделийн ард талаас арын фон буюу background руу тусгасан байна. Ингэснээр арын хэсэгт дугуй хэлбэртэй гэрэлтүүлэг үүссэнийг харж болно. Арын гэрлийг мөн дээрээс доош нь чиглэлтэй тавьж болох бөгөөд үүний үр дүнд арын хэсэгт градиент үүсэх болно. Энэ нь объектын араас 12 цагийн зүгээс байрлуулсан. Эсвэл өөр байрлалаас толгойн орой хэсэг рүү чиглүүлж байрлуулсан гэрэл бөгөөд энэхүү гэрлийг ашигласнаар хүний үсэн дэх харагдахгүй байгаа деталуудыг ил гаргах боломжтой болдог. Зурагт үсний гэрлийг моделийн дээрээс бага зэрэг ард талаас байрлалтай байрлуулсан байна. Ингэснээр моделийн үсний хэсэг илүү гэрэлтэй гарсныг харж болно.